За hello guys. Та бүхэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. AMK-ийн ээлжид трейд recap эхлэж байна. За өчтөр нэг мөнгө дээр silver дээр short орсон байгаа. За энэ хаас орсон. За яагаад орсон бэ гэхээр энд газрын тосны үн нэлээд хүчтэй өсөд ороод ирсэн. Тэгсэн хэрнэ алт тэгээд silver ерөөсөн унахгүй байсан. Яг тухайн үед би бол алтыг харж байсан. Яг эндээс орох гээд. Яг эндээс орох гээд. За тэгээд харж байтал алитийн ингээд яваад жимд байсан болохоор тухтаа харж чадахгүй байж байгаад нэлээд явцсан байсан. За тэгэхээр нь silver дээр би ингэж ороод за тэгээд нэг цаг ингэж алаарч байгаад энэ давцаа нэг 50 гаруй доллар ашигтай явж байсан. За тэгээд шөнийн нэг цаг болж хаад би яг унтах гээд тэгээд нэг чарт харсчаа. Амар өсгöd байгаа харагдаад харна. Би тэгээд эндээс ингээ хаацсан. Занаас. За тэгж гарсан байгаа. Тэгс чинь ингээд өсөөд stop loss өгөх байсан бэлээ. Хэрвээ би алтан дээр орсон бол stop loss өгөхөөргүй байсан. Тэгээд гэтээ ер нь нэг цагт би ингээ хаачихл байсан шиг бай. Арай ч хаахгүй манай энд нэг дөвжиг үсгээд харна. Байх юм бол гээд Fibonacci дээр зурах юм бол энийг хаахгүй алтан дээр ингэж одоо хүртэл барьж явах байсан байна. За ихтэй яах вэ? Угаасаа би day trader хүн болохоор тэгээд тухайн өдрөө арилж байгаа хаагаад ерөөсөө арилж байгаа оноохгүй те. Тэгээд мөн одоо би day trader-с байхаас гадна би одоо ингээд ойрын үеүүдэд арилжаа ер нь хонуулаад дэмий гэж бодож байна. Яагаад гэвэл Трамп ч одоо юугээ чилээд ороод ирж магадгүй шүү дээ. За нэг тиймэрхүү байна. За газрын тос дээр бол нэг цагтаар энэний дээгүүр хаагдчих юм бол би за эндээс Fibonacci сурдаг юм. За ер нь их харагдахгүй л байна та. За нэг ингээд зөвхөр ялч ингээд ингэх юм бол яг лонг оржлох байлаа. За тийм байна. Өөрчтэй. Нэрэ. Би YouTube channel-ыг анх эхлүүлж байхдаа хийсэн арилжаануудаас одоо алдагдлуулгаас айгаад гараад байна гэд ярьжсэн шүү дээ. За тэрэн дээр бол нэлээд ажилласан. Тэгээд за ингэж рейнжилж яхад одоо хуучны би бол гарах л байсан. Тэгээд гараагүй болохоор тэргээрээ би бахархаж байгаа. За тиймэрхүү л байна да. За анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхний өдрийн ажил амжилт, ажил амьдралд нь бэлтүсье.